Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ цасан цагаан ба 7 одой гэдэг үлгэр сонсно. Энэ үлгэрээр зөндөө олон хүүхэлдэйн кинонууд бүтээгдсэн байдгийн байна лээ. Тэгээд одоо бүгдээрээ жинхэнэ түүхийг нь сонсоцгоё. Цасан цагаан ба 7 одой. Эртээ урдын цагт хааны хатан нэгэн охин төрүүлж гин. Тэр охин нь цас шиг цагаан царайтай, улаахан уруултай байв. Охиноо төрүүлээд хатан удалгүй нас барав. Энэ явдлаас хойш олон жилийн дараа хаан дахин гэрлэж гин. Багшаа, яагаад дахиад гэрлэж байгаа юм бол? Гэхдээ яах вэ? Хүн чинь хосоороо амьдрахаар илүү жаргалтай байдаг болохоор өөр хүнтэй сууж байгаа байхгүй юу? Тэгтэл жоохон гунигтай юм агшаа тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Энэ эмэгтэй бол өөртөө итгэлтэй, үдсгэлэн төвс маш сайхан эмэгтэй байв. Тэгвэл багшаа сайхан сэтгэлтэй болов? Чи яагаад ингэж асууж байна? Гэхдээ яах вэ багшаа? Хүний гоо үзэглэн гаднаа биш дотроо илүү байдаг гэж цэцэрлэгийн багш маань дандаа хэлдэг л дээ. Тэгээд л тэр эмэгтэйд цасан цагаан гүнж ерөөсөө ч таалагддаггүй байлаа. Он жил өнгөрсөөр л энэ хугацаанд охин гэр орноо цэвэрлэж шар шавхайг нугаадаг байв. Хааны шинэ ихнэрт нэгэн шидэт толь байдаг байжээ. Хатан хаан өдөр бүр толныхоо өмнө зогсоод "Толь минь надад үннийг хэлээд аль. Би энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй мөн үү?" хэмээн асуудаг байлаа. Толь ч өмнөөс нь "Тийм ээ" хэмээн хариулдаг байв. Хатанч толиндоо итгэсээр өөрийгөө энэ хорвоогийн хамгийн сайхан үсгэлэнтэй эмэгтэй гэж боддог хэвээрэл байлаа. Нэгэн өдөр хатан өөрийгөө толинд хараад "Толь минь надад үннийг хэлээд гэж би энэ хорвоогийн хамгийн үсгэлэнтэй эмэгтэй мөн үү?" хэмээн асуухад "Тийм ээ. Гэхдээ цасан цагаан хамгийн сайхан нь" гэхэд "Юу гэсэн үг вэ?" хэмээн маш ихээр уурлан өөрийн зарцыг дуудан ирүүлээд "Цасан цагааныг оруулаад ир. Болий, ерөөсө гүн ойд аваачиж ал" хэмээн тушаалаа. "Хүүе багшаа, юу яриад байгаа юм бэ? Тэгэхэр чи энэ чинь айгүй муу хүн байна штэ тийм ээ?" Тэгэлгүй яах вэ? Ёстой муу хүн гэсэн үг. Зартаж хатныхаа хэлсэн ёсоор охиныг гүн ойд аваачиж алахыг завдсан боловч зүрх нь хүрсэнгүй. "За охин минь, чи гэртээ болоод ордонд хизээч битгий буцаж ирээрээ. Тэгэхгүй бол хатны тушаалыг биелүүлээгүй гэж намайг алах болно штэ" гэж хэлээд охиныг явууллаа. Ашгүй дээ, ямар сайхан сэтгэлтэй зарц вэ багшаа? Охин айсандаа ойн гүн рүү улам бүр хурлан зогтов. Гинэт нэгэн жижигхэн байшин гэрэлтэй харагдаж гин. Охин байшингийн хажууд очоод хаалгыг нь онгойлгон байшинд орлоо. "Арай минь хүн байна уу?" гэж ийлдгээр асуусан боловч хинч хариулсангүй. Тэгээд хажуугийн өрөөнд ортол жижигхэн 7 ор байж гин. Цасан цагаан охин энэ байшингийн хүрч болох бүхнийг цэвэрлэж эхэллээ. "Хөөх багшаа, ямар ажилсаг охин бэ?" Цасан цагаан маш их ядарсан учраас бага зэрэг амархаар шийдээд халуун шөлөө гал дээр тавиад бүх гихч нь унтлаа. Орой болж байшингийн эзэд болох одой нар гэртээ ирлээ. "Багшаа, одой гэж юу вэ?" Одой хүн гэдэг нь биеэр биднээс арай жижиг биетэй хүмүүс байдаг байхгүй юу? "Тийм үү багшаа, дэлхий дээр тийм одой хүмүүс амьдардаг. Зөндөө байгаа. Дэлхий дээр хар арьстай, бор арьстай, шар арьстай, улаан арьстай, цагаан арьстай, өндөр, нам, жижиг, том, өргөн гээд төрөл бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Тийм үү багшаа, тэгвэл бид нартай л адилхан хүн юм байна штэ тийм ээ? Тэгэлгүй яах вэ? Минийхөө олон янзын хүнтэй хорвоо дэлхийгээр аялаж байхдаа зөндөө олон удаа учирдаг учраас аль нэг нь ч хараад хизээч бусдыг арьс өнгөөр ялгуурлан гадуурхаж болохгүй шүү заа юу.
За багшаа, би хизээж ялгуурлан гадуурахгүй. Яг зөв. Дээрээс нь бас ярьж чаддаггүй, сонсож чаддаггүй, уншиж чаддаггүй, нүдэн юм хардаггүй, хөл гар нь алхаж чаддаггүй. Төрөл бүрийн өвчтэй хүүхдүүд энэ хорвоогоор дүүрэн байдаг байхгүй юу? Тэр хүүхдүүдийг алийг нь ч миний хүү ялгуурлан гадуурхаж, муухай хайрцаж болохгүй гэсэн үг шүү. Тэр хүүхдүүд ч гэсэн хүн бүр адилхан хүн гэсэн учраас бүгдийг нь хайрлаж, инэрж, ижил тэгш, эрх тэгш харьцах ёстой шүү за. Ойлголоо агшаа. Ямар ч хүнийг хүндлэж, хайрлаж, бас ээлдэг харьцах ёстой гэсэн үг юм байна тийм ээ агшаа? Яг зөв. Тэдний гар, тэдний гэр, аяг тавг бүх зүйл нь цэвэр цэмцгэр байсанд тэд ихэд гайхацгаан. Гэрт хэн нэгэн байна? Хэмээн хайсаар унтаж байгаа үдсгэлэнт гүнжийг олж харлаа. Охин сэрээд тэдэнд өөрийнхөө тухай бүгдийг ярьж өгөхөд 7 одой охиныг бидэнтэй үлдээж. Тийм ээ тийм, бидэнтэй үлд. Ерөөсө бидэнтэй үлдээ. Гэж гуйв. Охин зөвшөөрч тэдэнтэй хамтдаа амьдрах болжээ. Өглөө бүр 7 удаа ажилдаа явж цасан цагаан гэртээ ганцаараа үлдээд гэр орных нь ажлыг хийдэг ажээ. Нэгэн өдөр хорон санаад хатан толимин чи үннийг хэлээд л би энэ хорвоогийн хамгийн сайхан үдсгэлэнтэй эмэгтэй хэвээрээ юу? Гэхэд толин тийм ээ. Гэхдээ цасан цагаан гүнж хамгийн сайхан нь гэжээ. Хатан гайхан юу гэсэн үг вэ? Би түүнийг алж орхисон биз дээ. Хэмээн хашгирлаа. Хатан өөрийг нь хуурсныг мэдээд цасан цагаан гүнжийг хорлохоор хортой алин бэлдээд эмгэн шулан болон хувирлаа. Яана багшаа, одоо яана. Одоо нарыг ажилдаа явсан хойгуур муу санаад хатан хаан шулмас эмгэн болцоход цасан цагаан дээр ирэв. Эмэн чамайг алимаар дайлъя. Гэхэд цасан цагаан хөөхий эмгэн ядарчтэй гэж бодоод цасан цагаан алимнаас нь хазж орхижээ. Яана одоо яана. Хортой алим штэ. Хорт алим хадсан охин үхсэн мэт газар унлаа. Эмгэнч ор сурггүй алга болов. Оройн одойноор гэртээ ирээд босоорой. Цасан цагаан охин минь босоорой. Сэрээрээ босооч. Сайхан сэтгэлд гүнж минь сэрээжтэй хэмээн дуудаж гарлаа. Өдөр хоног өнгөрсөөр одойноор охиныг сэрээж чадахгүй л байлаа. Гэтэл нэгэн өдөр ханху ойд ан хийж яваад 7 одоотой уулзцааж хажууд нь нэгэн үдсгэлэнт гүнж хэвтэж байхыг харжээ. Гүнжийн үдсгэлэнтэйг харсан ханху сэтгэлээ барьж чадалгүй түүнийг зөөлхөн үнсэв. Яг энэ үед хорон санаад хатны эд шид алга болж цасан цагаан гүнж нүдэ нээлээ. Ямар сони юм бэ огшоо, яагаад ханхуг үнсгээр сэрж байгаа юм бол? Нойрсож буй цасан цагаан гүнжийг хайртай залуу нь ирж үнсэх юм бол хар шид тайлагдах учиртай юмсанжээ. Ханху охиноос чи миний эхнэр болооч гэж асуухад охин зөвшөөрлөв. Энэ цагаас хойш ханху цасан цагаан гүнжийг ордон луугаа дагуулan явж одоо нарын хамт хөгжилтэй ад жаргалтай сайхан амьдрах болжээ. Ашгүй дээ багшаа, аврагдчихлаа. Гэхдээ жоохон сонин үлгэр юм аа багшаа. Яасан? Яахав дээ 7 одоотой тийм олон жил хамт амьдэрсэн байж тэгээд танихгүй ханхуг дагаад явчихдаг нь жоохон сонин юм аа. Энд чинь үлгэр штэ минийхөө. Үлгэр үргэлж уран сайхны хэтрүүлэхтэй амьдралаас жаахан өөр байдаг байхгүй юу? Гэхдээ үлгэрээр дамжуулаад зөндөө олон зүйлийг ойлгож болдог. Яагаад гэвэл үлгэр гэдэг чинь өөрөө сургамж өгөх зориулттай байдаг байхгүй юу? Тийм үү. Тэгээд л бидний заримдаа ойлгоход хэцүү байдаг юмыг үлгэрээс ойлгохоор амархан байдаг бах нэ. Тэгэлгүй яах вэ? Чи өөр ямар нэг зүйл ойлгосон уу? Тийм ээ багшаа, би өөр зүйл ойлгосон. За юу ойлгов? Багшаа, би эндээс тэр хорон санаатай хатан хааныг л өрөвдөөд байх юм аа. Чи яагаад муу санаатай хүнийг өрөвддөг вүлээ? Яахав дээ багшаа, тэр хүн чинь өөрөө адын хүсэлтэд автагдаад маш ихээр ганцаардаж амьдарч байна штэ. Хэрвээ
ганцаархнаа хөөхөн байхын хүслэнд автаагүй бол хорвоогоор олон үзэсгэлэнтэй хүн байж л байдаг гэдэгтээ эвлэрчгсэн бол өөрийгөө хангалттай үзэсгэлэнтэй шүү дээ, ганцаархнаа үзэсгэлэнтэй байх боломжгүй гэдгийг ойлгосон бол ядчил хичнээн өөрийнх нь охин биш ч гэсэндээ цасан цагаантайгаа аз жаргалтай амьдарч болох л байсан штэ багшаа. Эцэст нь тэгээ тэр хатан хаан чинь зүгээр л нэг шидэд тойл буюу одоо шилтэй хамтал тэгэл ганцаархнаа өтөлж байна гэсэн үг штэ багшаа. Тэр чин шаал уйдгартай ш тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Дээрээс нь хөөхий тэгэл ганцаараа хөгшөрхөөр чин цагаан сар хийхээр ганцаараа л байна гэсэн үг үстэй багшаа. Хүн амьтан ирэхгүй тийштэй. Гэхдээ минийхөө цагаан сар гэдэг чинь зөвхөн Азийн орнуудад тэмдэглэдэг баяр учраас одоо Европын холбооны улсуудад цагаан сар хийдэг байхгүй юу? Гэхдээ цагаан сарыг Европод амьдарч байгаа, гадаадад амьдарч байгаа зөндөө олон монгол хүмүүс одоо хийдэг байхгүй юу? За багшаа, гэхдээ л тэр чинь хичнээн Европ улсууд ч гэсэн шинэ жилээр нөгөө Merry Christmas гээл одоо нөгөө Крисмсийн баяраар ч гэсэн ганцаараа л байна гэхээр чин баярын өдрүүдээр ганцаард нь үдтэй огшоо. Тэгэлгүй яах вэ? Баярын өдрүүдээр ч гэлтгүй энгийн өдрүүдээр хүртэл тэр хүн чин инээлдэж хөхрөлдөж хамтдаа хоолоо идэх хүнгүү маш их ганцаардна гэсэн үг шүү дээ. Одоо өөрөө төрүүлсэн ч байсан, төрүүлээгүй ч байсан гэсэн хүний өөрийн гэлтгүй нэгэн л хүүхдээ гээд хамтдаа амьдарч байгаа л бол гэр бүл гэсэн үг байна тийм ээ? Тийм ээ багшаа, манай ангид зөндөө олон хойд ээжтэй, хойд аавтай хүүхдүүд байдаг. Тэгээд хойд ээж, хойд аав болгон ч гэсэн муу байдгүй тийм ээ багшаа. Тэгэлгүй яах вэ? Зөндөө олон сайн хойд ээж, сайн хойд аав нар байлгүй яах вэ? Гэхдээ минийхөө хойд ээж, хойд аав гэдэг чинь бас их муухай үг шүү. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол адилхан л ээж, адилхан л аав гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр заавал өөрөөс нь төрөөгүй байсан ч гэсэн хамтдаа нэг гэр бүл болоод аз жаргалтай амьдрах бүрэн дүүрэн боломжтой тийм гэр бүлүүд зөндөө байгаа шүү дээ минийхөө. За ойлголоо багшаа. Манай ангийн одоо уянгагийн ээж нь өөрийг нь төрүүлээгүй л дээ. Гэхдээ л тэр хоёр маш сайн ээж охин хоёроо бүр манай ангийн хамгийн сайн эцэг эхийн зөвлөлийн ээж гэж явдаг. Яагаад гэвэл охиноо дандаа цагт нь авдаг, охиныхоо хувцас хунрыг дандаа цэвэрлэж явуулдаг, бас зөндөө гоё амттай хоол хийж өгдөг болохоор бид нар гэрт нь очих дуртай байдаг юм аашаа. Яг зөв. Тийм учраас хүн хүнээ хайрлах хайр гэдэг чинь ийм нандин байх нь штэ минийхөө. Ёстой гоё үлгэр сурлаа багшаа. Би бас шинэ юм ойлгож сурлаа багшаа. Йоо, бүр сэтгэл сайхан болоод явчихлаа. За нойр үржиглээ багшаа. Сайхан амраараа хүүхдүүдээ. Сайхан амраараа хүүхдүүдээ.